Олимпийн наадмын хүрэлм медальт Аз ТV-ийн авраг Монгол Улсын гавь тэмэрчин Дарж Чулмын нар мандахын зуны Олимпийн наадмын хүрэлм медаль хүртсэний 30 жилийн ой 2026 онд тохиож байна. Түүний нэрмж тэмцээний хувьд мөн 30 дахь жилдээ явагдсанараа онцлогтой. 1996 оны Атлантагийн зуны Олимпийн наадмын хүрэлм медальт Монголын жудогийн тамирчдаас тодорсон Аз ТV-ийн авраг шалгаруулах тэмцээний анхны авраг гавь тамирчин Дарж Чулмын нар мандахын нэрмжид 30 дахь удаагийн тэмцээн 90 зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээн маань урд нь өсвөрийн 3 насны ангилаар явдаг байсан бол энэ удаад залуучуудын 2 нас эмэгтэй эрэгтэй насан туршидын шилдэг 60 кг-ийн барилдаанууд ингээ явагдах болсноор их онцлог байна. Монгол Улсын гавь тамирчин нар мандахын нэрмж тэмцээнээс 30 жилийн хугацаанд олон шилдэг тамирчид тодрон гарсан төвхтэй. 30 дахь удаагийн тэмцээнд хамгийн олон тамирчин буюу 1750 гаруй тамирчин зодгосноос Хилийн чандаас Оросын улбаны улс Уг найрамд Хятад улсын Өвөр Монголын өөртөө цэцэх орны жудо өхийн тамирчид хүрэлцэн ирж оролцлоо. Санааслагчдын нэг бол хамтд зохион байгуул шийдвэр гаргаж ингэж явж байсан. Үйлдвэрийн захиргааны танилцуулга тушаал гаргаж тэр үед манай үйлдвэрийн ерөнхий захирал Атган бэлгэж юм ажиллаж байсан. Атган бэлгэх захирал бол 100% дэмжсэн. Өөрөө спортыг маш их дэмждэг хүн учраас бол дэмжиж ингээд энэ тэмцээн эхэлсэн юм түүхтэй. Өнөөдөр 30 дахь удаагийн эмэрэг хэмжээнд болж байна. Одоо өсвөр тамирчин шин жудо хүчээж байгаа бүх хүмүүсүүд эренг нарках шиг энэ тэмцээнд ороод нарках шиг энэ видео шилдэг тамирчин болох юмсаа гэж хүсэл нь байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ тэмцээн тамирчдын жудочдын энэ Монголын жудо хөгжил маш хүнтэй нэмэр болсон юм сайхан тэмцээн. За нөхцөл байдлын материалыг баасууд тэгээд ерөн зохион байгуулалтууд маш өндөр түвшинд зохион байгуулсан тэмцээн. Гавь тамирчин Дарж Чулмын нар мандахын нэрмж тэмцээнийг эх жилээс улам бүр өргөжүүлж багийн төрлийг нэмж 100 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулахаар шийдвэрлсэн талаар Орхон аймгийн засаг дарга зоригтой тэмцээний үеэр мэдгдлээ. Энэ тэмцээнд оролцсон тамирчин дүүш одоо гавь тамирчин ирээдүйн гэхэд одоо тэ бас ингээд авч ирсэн Цогтбаатар манай уран цэцэг бүгд энэ тэмцээнээс төрөн гарсан байдаг. Тэгэхээр энэ бол хүүхдүүдэд ирээдүйн болсон жудочдод маш их ач холбогдолтой тэмцээн байдаг учраас хүүхдүүд оролцох сонирхолтой байдаг. Нар мандах гэдэг бол зооны мандач жудоч бас бид бүхний амжилтыг эхлээд Монгол улсын жудо бүхний төвөг соёлын эхлэлийг тавьсан агуу жудоч гээ. Түүнээс үлгэр дуурайж авч дараагийн гавь тамирчин болохыг хичээдэг. Тэмцээний хамгийн сонирхолтой өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 60 кг хэмжээнд өрнөлөө. Энэ жинд аврагын алтан медалийн төлөө Шинбаатар клубын тамирчин Түмэн Жаргал, Хангарт спорт клубын тамирчин Тэгш Очир нар үцэрлээ. Тэгш Очирын хувьд гавь тамирчин Дарж Чулмын нар мандахын үе юм а. 60 кг-ийн жинд аврагын алтан медалийн төлөө хуралдаанд олон улсын хэмжээний мастер Түмэн Жаргал өрсөлдөгчөө ялснаар төрүүлж алтан медаль хүртлээ. Хангарт спорт клубын тамирчин нар мандахын Тэгш Очир энэ жинд мөнгөн медаль хүртсэн амжилт зөвлөлөө. Тэгээ бүх барилдаан дээр нэгтарч илүү хөдөлгөөн хийхгүй сайхан барьдаж төрүүллээ. Энэ аавын нэрс тэнцээс өсвөрөөс нь 4 алтанд авч ирсэн. Тэгээд одоо өсвөрөөс мулчсан. Насан туршидын ангилд орсон. Тэгээд мөнгөн медаль авсан байгаа шүү дээ. Аавыгаа дүүрээгаа тэгээд гэрийнхэн ганц өрөлдөг. Тэгээд таавынхаа авч чадаагүй юмсыг авнаа.